Орчин үеийн амьдрал тэр чигээрээ санхүүгээс шалтгаалж, хаан л бол хаан та санхүүгийн гүйлгээнд байнга оролцох болно. Санхүүг ойлгож, санхүүг зохицуулж сурсан хүн ашигтай ажиллаж чаддаг нь нууц биш юм. Хүн ер нь байгууллага одоо залуучууд маань ингээ хөгжөөд ер нь өөрсдөө тусдаа бизнес эрхлэх ажлыгаа хийж байгаа те давхар нь одоо бизнес эрхлэх ийм зайлшгүй шаардлага бол байна гэж би үзэж байгаа. Ямархуу ашиг ороод байгаа юм, ямархуу зарлага гараад байгаа. Яавал би энэ эдийн засгийн тал дээр ингээд ашигтай ажиллахаа ингээд мэдтгүү ингээд жил гараа явцсан. Тэгээд ерөөсөө нэг л болохгүй банкнаас зээл аваад идэг, банкныхаа хөөгөл өгөөд идэг. Надад ингээд хөрөнгөлөгцсөн ашиг байдгүй. Тийм учраас надад ханшд эдийн засгийн мэдлэг хэрэгтэй болсон. Амжилттай бизнес эрхэлж, дэлхийд тэргүүлэх бизнесмэнүүдээс бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад ихэнх нь хамгийн чухал нь санхүүгийн мэдлэгтэй байх, санхүүгээ уншиж, хянаж, удирдах чаддаг байх гэж хариулсан байдаг. Зөвхөн бизнест ч бус, айл гэрт санхүүгээ хянаж, удирдах сурсан нэг хүн байх нь амьдралд нь ихээхэн тустай байдаг. Тэгвэл санхүүгийн мэдлэгийг хаанаас олж болох вэ? Ингэж мөнгөнд байхаар ер нь санхүүгийн мэдлэгтэй болдог хэрэг. Надад ч ашигтай, ажилд ч урагштай гэж сэтгэн судлаж эхэллээ. Эглээд их сургууль судлаа шүү. Яваа болох гэж бүхэл бүтэн 4 жил ширээний ард сууна гэхлээр маань хүний ус босох шиг боллоо. Ер нь болчих юм. Их сургуульд сурах нь цаг хугацаа их алдгаас эхлээд байнга хичээлд явах гэгчлэн цаг зав их зарцуулах хэрэгтэй болно. Үүнээс илүү хялбар арга нь санхүүгийн сургалтын төвд суралцах юм. Энэ удаа танд Magic Choice санхүү бизнесийн сургалтын төвийн тухай танилцуулъя. Тус сургалтын төвөөс санхүүгийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Та санхүүгээ өөрөө хянж, удирдах сурахыг хүсвэл нэрүү нэгтлэн бодох санхүүгийн програм татварын 14-өөс 30 хоногийн хугацаатай сургалтанд суралцж болно. Жишээ болгон 30 хоногийн сургалтын талаар дэлгэрэнгүй задлая. Эхний 7 хоногт та нервийн хичээлд сууж, нервийн ажлын талаар бүрэн мэдлэгтэй болж, нервийн тайлан гаргаж сурна. Нэгтлэнгийн ажил нервийн гаргасан тоо баримтаас шууд хамаардаг учраас нервийн хичээл тун чухал юм. 2 дахь 7 хоногт нэгтлэн бодох бүртгэлийн сургалт болно. Санхүү татварын тайланг гар аргаар болон програмын тусламжтай гаргаж сурна. Нэг үгээр санхүүгийн гол мэдлэгийг та энэ 7 хоногт эзэмшинэ. 3 дахь 7 хоногт Magic Finance санхүүгийн програмын талаар хичээл орно. Энэ програм бол Magic Choice сургалтын төвийн зохиосон санхүүгийн бүх төрлийн үйлдэл хийх боломжтой програм юм. Сүүлийн 7 хоногт татварын тухай хичээлүүд орно. Монгол улсын татварын хуулиуд, татвар төлөхөд анхаарах асуудал, татварын тайлан гаргах гэгчлэн хэрэгтэй бүхнийг 7 хоногийн турш танд заана. Ингээ бүгдээ нь ингээ заана гэж бодоагүй зүгээр эхлээд нөгөө тайлан гаргаад сурах даа гэж бодож ирсэн чинь тэрийг тайлан гаргаад сурахын тулд аягүй их мэдэх юм шаардлагатай байд юм байна. Тэгээ энэ сургалтанд сууснараа энэ болгоныг олж авч байгаадаа баяртай байна. Бодсноос хамаагүй хялбархан бараг оюутны 4 жил сурснаасаа бараг илүү ойлгосон. Нэг ангид 3-аас 6 хүнтэйгээр өглөө, өдөр, орой гэгчлэн дурын цагийн хуваараар хэрвээ та хүсвэл ганцаарчилсан байдлаар тусгайлан хичээллэх боломжтой. Сургалтын гарын авлага, компьютер, програм хангамж, мэргэжлийн багш, тухлаг орчин зэрэг сайн сургалт явуулахад хэрэгтэй бүхнийг нэг дор цогцлоосон. Бид нар чинь нөгөө практик талаас хичээлийг зааж байгаа учраас маш их амьдралтай уялдуулж жишээ авч маш их заадаг тий. Одоо жишээлх юм бол нэг сурагч одоо нэг компани захирал нэг сурагч байлаа гэхэл одоо танай компани гэл өөрийнх нь компани дээр жишээ авах жишээ нь тий. Жишээ аваад маш их хичээлийг тайлбарладаг. Тэгж гиснээр одоо өөрсөнд нь яг хурц очиж одоо тэгвэл манай компани чинь тэгвэл ингэ хийм байх шүү дээ гэд ингээд өөртөө хичээлээ маш сайн ойлгоод явах бүрэн боломж гарч ирдэг. Би одоо эдний сургалтанд суугаад зөндөө олон юм мэдчих авсан. Тэгээд дээрээс нь би бас өөрийнхөө бизнесийг өргөжүүлсэн. Би барилгын материалын зах дээр лангуу ажилладаг байсан. Одоо дахиад шинэ дарахад би бас барилгын материалын дэлгүүрийнхаа салбарыг нээсэн. Бас манайх баахан цонхны үйлдвэртэй. Ингээ манай хувийн бизнес маш их өргөжж явж байгаа. Тэгээд энэ бол бас санхүүгийн мэдлэгтэй холбоотой гэж бас бодож байна. За Magic Choice сургалтын төвийн гол зарчим бол бид сурагчдын сэтгэл ханамжийг 100% баталгаажуулж төгсгөх. Ер нь бол манай сургалтын төвийг төгссөн төгсөгчнөр 80-50 аж ахуйн нэгж гэж би хэлсэн. Манай сургалтын төв чанартай сургалтыг эрхэм болгоё, нэгэнт сургасан юм чинь бас
цаашдаа тэр сурагч маань тайлан балаасаа гаргаж чадчих нүггүй юу гэдэг тал дээр эргэх холбоотой гэдэг учраас бараг 70-аас дээш хувь нь бараг эргэх холбоотой байнгын цагууд доторхоо тайлан гаргаж програмынхаа шинжилгэүүдийг ер нь хийж явдаг. Бид нэр бас маш сайн анхаарал тавьдаг л да. Magic Choice сургалтын төвийн үйлчилгээ сургалтуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг санхүү цэгийн мэн хаягаар орж аваарай.